2025 оны 9-р сарын 19-нд Хятад улс шинэ нэрэнд эмэгтэйчүүдийн бүх талын хөгжлийг дэмжсэн туршлага ба ололт амжилт хэмээх цагаан номоо нийтсэн юм. Уг баримт бичигт Хятад улс эмэгтэйчүүдийн хөгжил болон тэдний эрхийг хамгаалах чиглэлээр гаргасан бодит ололт амжилтыг системтэйгээр танилцуулсан билээ. Намын 18, 19, 20-р их хурал тус бүрт гендерийн тэгш эрхийн үндсэн бодлогыг баримтлах эмэгтэйчүүд хүүхдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах тухай онцлон тэмдэглэж ирсэн. Улс орон даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн 100 гаруй хууль, дүрм журам бүхий иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн байна. Ядуурлыг бууруулах салбарт 690 сая гаруй эмэгтэй ядуурлаас гарч дунд чинээлэг амьдралтай золгосон. Энэ нь нэгдсэн үндэсний байгууллагын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтод туссан ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилийн өмнө биелүүлсэн гэсэн үг юм. Эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80.9-д хүрч 2012 оноос хойш их барих үеийн нас баралт 41.6%-аар буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадыг эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт өндөртэй 10 улсын нэгээр нэрлэе. Боловсролын салбарт охид эмэгтэйчүүдийн ялгаа үндсэндээ арилсан бөгөөд бага сургуулийн насны охид хөвгүүдийн эсэлтийн түвшин 99.9% хүрсэн байна. Нийгмийн хамгааллын хүрээнд эмэгтэйчүүд нийгмийн даатгалын даатгуулагчдын 48-аас дээш хувийг эзэлж байгаа бөгөөд эрүүл мэнд, тэтгэврийн даатгалын систем бүх нийтийг хамарч чадсан. Ингэснээр эмэгтэйчүүд орчин үеийн хөгжлийн үр шимийг тэгш хүртэж байна. Эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрчимтэй нэмэгдэж байна. Эмэгтэйчүүд нийт ажиллагчдын 43%-ийг шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын 45.8%-ийг эзэлж байгаа бол цахим худалдаа, дижитал эдийн засаг, лайв стрим зэрэг шинэ салбарын ажиллагчдын 3/1 нь эмэгтэйчүүд байна. Улс төрийн оролцооны хувьд 14 дахь сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон улс төрөөр зөвлөдөх зөвлөлийн эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ. Нийгмийн салбарт 431,000 гаруй эмэгтэйчүүдийн зөвлөл, 24 сая гаруй эмэгтэй сайн дурын ажилтан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хятад улс эмэгтэйчүүдийн эрх хөгжлийн асуудлаарх дэлхийн засаглалд урьд өмнө байгаагүй идэвхтэй оролцож байна. Хятад улс олон улсын гэрээ конвенцүүдийг тууштай хэрэгжүүлж нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Мөн охид эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг хамтран байгуулж 20 гаруй улс оронд нийт 40 гаруй сая Америк долларын эмэгтэйчүүдийг чадваржуулах төслүүд хэрэгжүүллээ. 180 гаруй улс орон бүс нутгаас 200,000 гаруй эмэгтэйг сургаж бэлтгэсэн бөгөөд хаврын нахиа болон авьяаслаг их зэрэг дотоодын төслүүдийн туршлагыг дэлхийн нийтэд түгээж хөгжиж буй орнуудад эмэгтэйчүүдийн сургалтын төв, хүүхдэд ээлтэй орон зай зэргийг байгуулж тухайн нутгийн эмэгтэйчүүд хүүхдүүдийг дэмжин ажиллаж байна. Хятад улс мөн 1200 гаруй эмэгтэй ихийг сахиулагчаа нэгдсэн үндэсний байгууллагын ихийг сахиулах ажиллагаанд илгээсэн. Нэгдсэн үндэсний байгууллага 5 жил тутамд улс орнуудын Бээжингийн тунхаглалт болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг үнэлдэг. Нүбийн эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн оны 12-р сард гаргасан дүн шинжилгээндээ дэлхийд дахинд эмэгтэйчүүдийн хөгжлийн ололт буурах, ухрах эрсдэл нэмэгдэж, сорилтууд улам хүндрэх хандлагатай байгааг онцолсон байна. Ийм нөхцөлд Хятад улс дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, олон улсын болон бүс нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй ахиулна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Гуравдугаарт, дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлнэ. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо 140 гаруй улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нийч, нийгмийн байгууллагуудыг идэвхтэй оролцуулах замаар олон улсын хамтын ажиллагааны хүрээг байнга тэлэх болно.